Бацгаанууд та бүхэнд Даш Доржийн Насаг Доржийн хуучин хүү өгүүлэлтийг уншихаар 7-2 ангийн цэцэнгоо би бэлэн болоод байна. Хөдөөгийн байдал шалдар булдар цагийн үлрэл ороо босоо элстэй шанд буттай цайдмыг дагаж хаяа нэг хар гэрээс утаа сунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйдгартай цагаан унаар тунана. Зуны лүкким халуун эсгийг гэрийг шарж малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн бас үргэлжлээд үүгээр түүгээр хідэн тугал оодгонон давхина. Хөлд орхоос ахуулаад ус цайхыг үзэх хүртэл нэг голыг өгсөн урууд нь нүүж нэг худгийг эргэн тойрон нутгалсаар энэ хүү ертөнцийг эзэслэн. Гавж жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зүйл чалчих ба зайсан намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгсээр төмөн хэрэгээс хоцорч дэлхийн боловсрлоос гээгдэн. Гагц хүү өглөө бурхан залбирч өдөш тэнгэрт мөргсөөр нэг насыг барна. 5 хийтэл морноосоо буун, тас хийтэл жолоогоос яваад тоосон дарагдсан урд хормойгоороо наран шарагдсан нүүрнийхээ хөлсийг арчиж, нусаа хүрх хийтэл нийгээд гэрт оров. Балдангийнх эсгийгээ хийж байна. Цэндийх хоноо хужирлаж байгаа. Дамб морь ирэхээр явсан гомб хангаа ороод ирсэн гих зэрэг хэв юрийн хідэн үгийг ах зах хүмүүстэй сонин болгон ярьж гавжгүй гэж доогуур харан зайсангүй гэж дорой дугарсаар зуухны хажуу суун. Авгаа хүүхдээс аяг тарга хэсэг хусан молж идээд тэндээс гарч баян балжирын унаг татаж өгч айраг олж угаад нэг өдрийг өнгөрүүлнэ. Дэндв тайжинд хонь гаргаж өгч гидс олж идэн нэг гүчийг дуусна. Хидийгээр ухаан сэргэлэн боловч зүүн хушууны захад хүрсэнгүй, баруун мөрний тэртээ гарсангүй, зөвхөн 3-4 өртөөд гэргэн тойрон газрын дотор оршин суусан тул юуг үзэж мэдэж, юуг сонсох ажээ. Нас хидийгээр залуу боловч үгээгүй ядуу, үнчин балчир тул нутаг сүмийн хідэн айлд ээлжлэн зарагцаар олигтой аж амьдралын замыг нэгэнд алджээ. Өвлийн хөднийг адуу мандаж өгмрүүлэн зуны халууныг хонь хариулж гítэлгэх бөгөөд намар ичиж хавар гарагч тарвнаас зовлонтойгоор он жилэн нөхцүүлнэ. Өтгөс хуучид энэ хоёрын өнгнээс бус үнэн юмгүй өвөлжөө цуслан хаваржаа намаржаа энэ дөрвөөс өөр явах газаргүйгээс санаж хөмөрсөн тогооны доторхтой адил хөдөөгийн бүдүүлэг байдалд нэгжинэ. Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юу чин ертөнцийг үзхийг үл хүснэ. Хүмүүжлэн ийм гонхортой байдлыг хуучин хүү өөрөө бас яах мэдэх вүлээ дээ. Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн таних вүлээ дээ. Дэмийл татсан байдалд автагдаж, зовлон жаргалд зэрлэг нь цэнгэл болоод нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдэ анж чихээ бүглэн ертөнц гэж жохом юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хүндий талд хоосоор хоцорход тулжээ. Хайран хөөрхий. Гэтэл хуучин хүүгийн нэг нөхөр нь ховсглийн бууг тавьсан өдрөөс эхлэн хөмөрсөн тооны дотор гэрэл тусч нэг аймаг улас сэргэв. Тэнгэрийн хаяанаас цааш газар байдгийг мэдэж 5-7-5 твийг танин шинэ ертөнцтэй хамт явах замыг нээв. Хөх Монгол улаан Монгол болов, хуучин хүү шинэ хүү болов, юутай завшаан, юутай баяр